Энгийн хүмүүс энгийн бус үлс бүтээснийг аваа үлс гэдэг. 1989-1990 онд Монгол улсад өрнөсөн ард ажлын төлөөх тэмцлийг энгийн ард иргэд дэмжээгүй бол ийм амжилтанд хүрэхгүй байлаа. Тэд орон даяар босч, гудамж талбайг дүүргэж, алив жигсаал цуглааны сүр хүчин болж, өсөглөн зохион байгуулж, өдөр шөнөгүй хот хөдөөгүй явж, ард иргэдэд шинэ бодит мэдээ хүргэж амжилтыг авч ирсэн ард ажлын явган зэргүүд билээ. Эдгээр хүмүүс хэн байв? Юуны төлөө? Ямар зорилготой энэ амаргүй үйлсэд хүчин зүтгэв? Орон нутагта ард ажлын төлөө тэмцэж явсан явган зэргүүдийг 2010 онд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эрен сурвалжилж аман түүх бүтээснийг та бүхэнтэй хуваалцж байна. Аливаа өөрчлөлтийг залуучууд хийдэг гэдгийг хүндрэлтний түүх харуулсан. Бидний ард ажлын түүхийг бүтээсэн хүмүүс ч тэртээ 1990 онд цэл залуу байжээ. Ерөөсөө одоо бид нар чинь сонгуульд өгтөд одоо нэг хүний төлөө 100% өгдөг. 199 хэдтэй өгж болдгоо нэг сонгуульд өгөөгүй нэг хүн одоо алга болсон байвал одоо сум орноор одоо тэр хүний араас хөөцөлдөж сонгуульд өгдөг л нэг одоо нэг хүнийг л одоо ганцхан хүн сонгуульд байхгүй нэг хүн шүү дээ. Нэг хүнийг л одоо их хурлын депутатаар сонгох тухайн үеийн депутатаар сонгохын тулд тийм л арчилгүй байсан. Тэгээд бид чинь одоо систем хаалттай социалист, империалист гэдэг хоёр одоо ийм нийгэмд одоо амьдарч байсан. Бид бол одоо Америк одоогийн өнөөгийн хөгжилтэй орнуудыг бол одоо аимшигтай аллагын, хядлагын ерөөсөө аймаг юм тэнд байдаг. Бидэнд бол ерөөсөө одоо бидний сайн нөхөр, бидний одоо ганц төсдөг нөхөр бидэнд бол одоо зөвлөлт толгой тус тухайн үеийн одоогийн Оросын холбооны улс байсан. Тэр үед бол яг одоо Оросын холбооны зөвлөлт толгой улсад анх одоо өөрчлөлт байгуулалт гэж тэр одоо салхи тал дэшээ салхилж тэрний үзүүр үнэр Монголд орж ирсэн. Ардчил гэж анх ярихад бол одоо хүн болон айдаг, эмээдэг яриуд одоо хэсэг үлгээр гудамж талбай юмны үзүүрт очиж гэр орондоо ярьж ингэж одоо чанга дуурч болдгоо үе байсан л да. Манай ерөөдөх чинь одоо хэсэг үлэг одоо залуучууд Улаанбаатарт одоо ардчил гэдэг юмыг одоо ингэж байна. Энэ одоо их хоцортой орон нутагт одоо энийг бол одоо тэгж хамаагүй орсон гарсан хүнийг бүрдэг. Өнөөдөр ерөөд одоо хэн одоо бууз авчигтай байна. Тэрийг бүртгэжсэн тийм үе. Тэр үеийн тухайн үеийн ардчлалыг дэмжижсэн хэдэн залуучууд өөрөөсөө хэдэн төгрөг гаргаад ингээд тэр чинь одоогийнхтай адилхан эргэн тойрон одоо та нар бол одоо гайхаж байгаа. Эргэн тойрон одоо ийм хувийн машин шиг гэж байдаг. Сум сангийн аж ахуйн дарга нэг машинтай, сум сангийн аж ахуйн намын хорон дарга нэг машинтай 260 тэл байсан үе шүү дээ. Тэгээд Улаанбаатарын юмыг мэдийгээд Весна гэдэг ийм том магнитон байсан. Весна гэдэг магнитон өртлөөд тэр буян далай бит хоёрыг Улаанбаатарт одоо манай нутгийн залуучууд явуулж байгаа. Улаанбаатар ороод зоригтой нөгөө яриудаад одоо манайх бид нар одоо ингээд одоо цөөхүүлээ зөвхөн одоо энэ ардчил гэдэг юмыг одоо чин одоо ардчлалын одоо мөн чанарыг бид нар мэдэхгүй бай. Тийм учраас одоо та бидэнд одоо ярицлага өгөөч гэдэг. Ингээд зориг бидэнд одоо ярицлага өгөөд тэгээ нөгөө том магнитонаа гаргаж тэр зааданд байгаа одоо ярьж байгаа хүний яриа хөөрөг аваад тэгээд одоо их ерөөдөө буцаж ирсэн. Их гандаг дүүрэн сайн ирсэн. Нөгөө хүмүүсүүдтэй нөгөө юмаа тавьсан, ярьсан, хэлсэн. Тэгээд ер нь бол бас ерөөгийн бас ардчлагчдын тоо бас нэлээд нэмэгдсэн. Бэрхшээл гэх юм бол байсан. Одоо манай ахуй үйлчилгээний захиалга хүлээн авагч Цэнд хорол гэдэг одоо бол настайхан тухайн үед бол одоо бас нэг залуухан эмэгтэй ардчлаг дэмжлээ гэж ажилласаа хадагчсан байхгүй.
нэг тракторын жолооч одоо энэ Батчаргал гэдэг тракторын жолооч харчсан намд орлоо гэд нэг өдөр ирээр Тэлэнг аймгийн Дулааны стандаас дарга нь ирээр тракторын хураагаад авч ирсэн шигтэй. Ийм одоо бэрхшээлүүд ийм бол одоо бидний энэ 21 жилийн амьдралын дунд бол зөндөө таалагдчихсан. Иргэний өргөдлөнд оролцсон өнөөдрийн энэ эрхчлөө жишээлбэл одоо миний амьдрал тохиолдол гэхэд миний дүүнэр өнөөдөр Дэдгийн бөмбөрцгийн нэг болонд Австралид байж штэ. Тэгэхэд бид нэр өнөөдөр цаг үргэж тэднэртэйгээ ярьж байна, хөөрч байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчлоо. Бид нар бас харьцангуй өөрснөө юмаа хийдэг болчлоо. Өшөө одоо энэ хөрөн утгаараа арчил хөгжих бах. Та нар ч гэсэн одоо тэгээд бидний ярьж байгаа юм та нарт бол одоо зарим үед үлгэр чимшиг, зүүт чимшиг одоо сонсогдож магадгүй. Монгол улс өшөө хөгжим бид нар өшөө одоо хувь заяатай одоо мундаг артам. Тийм учраас арчлалын талаар асуусан дүүнэртээ баярлалаа.